Эсэлтийн ерөнхий шалгалт өгөгчдөд зориулсан зөвлөмж. Монгол Улсын их сургууль нь байгаль нийгэм хүмүүнлэгийн бүх салбарыг бүрэн хамарсан сургалт судалгаа хийдэг Монгол Улсын зорын ганц байгууллага юм. Манай сургууль бүрэлдэхүүн 6 сургууль, орон нутагт харьяаллын 2 сургуультай бөгөөд 20 гаруй мянган оюутан, 1500 гаруй эрдэмтэн багш ажилтнтай эрдэмийн хамт олон юм. Монгол Улсын их сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн төгс ангийн сурагчдад зориулан эсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. Сайн бацхан өгүүлбэр шалгалтандаа амжилттай бэлтгэж байна уу? Өнөөдөр багш та бүхэнд химийн бодисын үйлдвэрлэлд, химийн кинетик, химийн тэнцвэрийн ойлголтууд ямар үүрэг оролцдог тухай тайлбарлахаар бэлтгэж ирлээ. За химийн тэнцвэр, химийн кинетикийн хувьд жишээлээд аваад үзэх юм бол за энэ А, Б бодис урвалд ороод С, Д гэсэн бүтээгдэхүүн үүссэн урвалаар жишээлэн авч үзье. За эхний график дээр бол урвалын хурд нь хугацаанаас хамаарлыг харуулсан байна. За шулуун урвал буюу А нь Б-тэй урвалд орох хурд аажмаар буурсаар агаад тэнцвэрийн утгад очино. Харин боцох урвалын хурд буюу С, Д-тэй урвалд орох хурд аажмаар ихсээр агаад энэ тэнцвэрийн утгад хүрнэ. Тэгэхээр энд урвалын урд буурж байгаа энэ хэсгийг бид нар химийн кинетик судалдаг гэж ойлгож болно. Харин энд тэнцвэр тогтож байгаа хэсэг буюу урвалын урд хугацаанаас хамаарч өөрчлөгдөхгүй байх энэ үеийг химийн тэнцвэр судалдаг гэж үздэг. За тоон хэмжээний өөрчлөлтийг аваад үзэх юм бол эхөөцийн концентрац хугацаанаас хамаарат аажим буурсаар энэ тэнцвэрийн утгатай хүрнэ. Бүтээгдэхүүн бодис бол урвалын хугацааны эхэнд байхгүй байх учраас тэгээс эхлээд аажим урвалын өвдгөн хэрээр ихсээр байгаа тэнцвэрийн утгатай хүрдэг. Гэхдээ мөн энд хоёр мужи байгаа. Эхөөцийн концентрац буурч байгаа, бүтээгдэхүүн бодисын ихсэж байгаа энэ хэсгийг бид нар химийн кинетикээр судалж, харин тэнцвэр тогтсон буюу их болон бүтээгдэхүүн бодисын тоо хэмжээний өөрчлөлт байхгүй энэ хэсэгт химийн тэнцвэрийг судалж авч үздэг байна. За химийн тэнцвэр, химийн кинетик ямар үндсэн ялгаатай вэ гэдэг тухай авч үзье. За эхний график дээр бол потенциал энерги, урвалын координатыг авч үзсэн байна. За аль ч тохиолдолд бол эхөөцөөс бүтээгдэхүүн үүсэх урвалыг энергийн өөрчлөлтийг нь харуулж үздэг энэ графикаар. Эхний тохиолдолд химийн кинетикийг авч үзэхдээ эхөөцөөс гаднаас ямар хэмжээний минимум энергиг буюу босоо энергийг өгөх юм бол энэ урвал явагдах вэ гэдэг идэвхжлийн энергийг тогтоож өгдөг. Энийг идэвхжлийн энерги талаас нь тодорхойлж байгаа бол бид химийн кинетикийг судалж байна гэж ойлгож болно. Идэвхжлийн энерги нь бага байх юм бол урвал хурдан явна, идэвхжлийн энерги нь их байх юм бол урвал удаан явна. Энэ урвалыг цааш нь яаж хурцсах вэ гэдэг тухай асуудал яригдана. Харин эхөөц болон бүтээгдэхүүн бодисын энэ энергийн зөрөөгөөр энэ урвал аяндаа явагдах уугүй. Өөрөөр хэлэх юм бол бүтээгдэхүүний гарц ихсэх үү эсвэл бүтээгдэхүүний гарц багасх уу гэдгийг тодорхойлдог. Энэ үүднээс нь химийн тэнцвэрийг тодорхойлж үздэг. Тоон талаас нь авч үзэх юм бол Аррhenius-ийн тэгштгэл урвалын хурдны хувьд бол температурын хамаарлыг нь Arrhenius-ийн тэгштэглээр илэрхийлдгийг та нар мэдж байгаа. За энд урвалын хурд бол температураас хамаарлыг илэрхийлсэн хоёр тогтмол байгаа. Идэвхжлийн энерги болон ашигтай мөргөлдөлтийн тоо. Урвалын хурд температурыг ихсэхэд ихсэж байгаа юм бол идэвхжлийн энерги энэ ашигтай мөргөлдөлтийн тоог бид нар энэ хамаарлаар тодорхойлох боломжтой байна. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь урвалын хурд эхөөцийн концентрацаас хамаарлыг урвалын хурдны хуулиар илэрхийлдэг. Энэ дээр бид нарын нэг анхаарах ёстой зүйл бол стихиометрийн коэффициент болох АБ нь энэ урвалын хурдны хууль дахь МН гэсэн коэффициентоос ялгаатай. Энэ МН коэффициентийг бид нар урвалын эрэмб гэж хэлдэг. Харин АБ коэффициентийг урвалын стихиометрийн коэффициент гэж хэлдэг. Урвалын эрэмб, стихиометрийн коэффициент хоёр ялгаатай ойлголт байна. Урвалын хурдны хууль буюу хурдны хуульд байгаа МН гэсэн урвалын эрэмбийг туршлагаар тодорхойлдог хэмжигдэхүүн байна. За химийн тэнцвэрийн хувьд бид нар ямар тоон өгөгдлийг гаргаж авах боломжтой вэ гэх юм бол хим фазад явж байвал даралтаар илэрхийлсэн тэнцвэрийн тогтмол буюу Kp-г усуусмал болон хим фазад явж оруулах юм бол концентрацаар илэрхийлсэн Kc-г тодорхойлох боломжтой. За энд бид нар юуг мэдэх юм бэ гэд аваад үзэхээр температурыг ихсгэл хурдны тогтмол хэрхэн өөрчлөгдөх вэ? За концентрацийг нь ихсгэл урвалын хурд хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг тухай энд урвалын хурдад ямар хүчин зүйлийг ямар хэмжээгээр өөрчлөвөл урвалын хурдыг бид нар хэд дахин өөрчлөх боломжтой вэ гэдгийг
тоон үүднээс нь тодорхойлох боломжтой бол энд тэнцвэрийн тогтмолыг ихсэхийн тулд өөрөөр хэлэх юм бол CD гэсэн бүтээгдэхүүн бодисын гарцыг ихсэхийн тулд бид ямар хүчин зүйлийг яаж өөрчлөх вэ гэдэг тухай химийн тэнцвэрийн асуудлууд судалдаг. За энийг Америкийн үйлдвэрлэлийн процессор тодорхойлоод аваад үзье. Америкийн үйлдвэрлэл бол түүхий дээр азот болон ус төрөгчийг ашиглаад энэ азот ус төрөгчийн хоорондох харилцан үйлчлэлээр амийг гарган авдаг ийм урвал байдаг. За энэ урвалыг хянахад бүтээгдэхүүнийг нь хянахад химийн кинетик болон химийн тэнцвэр яаж хэрэглэгдэх вэ гэдэг зүйлийг тайлбарлая. За химийн урвалын бүтээгдэхүүнийг хянах хоёр үндсэн арга байгаа. Нэг нь термодинамикийн хувьд хянах, хоёрдугаарх нь кинетикийн хувьд хянах гэж байна. Кинетикийн хувьд хянана гэдэг нь юуг илэрхийлэх вэ гэхээр бид нар үндсэн бүтээгдэхүүнийг үүсгэх үү, дагалдах бүтээгдэхүүнийг үүсгэх үү гэдэг тухай нэгдүгээр асуудал байна. Хоёрдугаарт нь урвалын хурдыг яавал хурдан явуулах вэ? Урвалыг яавал хурдан явуулах вэ гэдэг энэ тухай яригдж байвал бид нар химийн урвалын бүтээгдэхүүнийг кинетикийн хувьд хяналаа гэж ярьдаг. Харин термодинамикийн хувьд хянана гэх юм бол бүтээгдэхүүний гарцыг хэрхэн ихсгэж бууруулах вэ? Тэнцвэрийн нөхцөлийг яаж шилжүүлэх вэ гэдэг тухай тайлбарлаж явах юм бол энийг бид нар химийн урвалыг термодинамикийн хувьд хянана гэж ярьдаг. Тэгвэл энэ Америкийн үйлдвэрлэлийн хувьд бид нар термодинамикийн хувьд, кинетикийн хувьд Америкийн бүтээгдэхүүн үүсгэхийн процессыг хэрхэн хяндаг тухай ярилцах гэж байна. За Америкийг үйлдвэрт гаргаж авдаг нөхцөлийг энд үзүүлсэн байна. Энэ урвал бол экзотермийн урвал байна. За үйлдвэр 450-аас 530 градус Цельс температур, 130-аас 330 атмосфер даралт төмөр нундаг катализаторыг хэрэглэдэг. За тэгвэл энэ нөхцөлийг яаж сонгож авдаг гэдэг тухай ярив. За нэгдүгürt нь урвалын хурдыг яаж ихсгэх юм бэ гэхээр бид нар урвалын хурдыг ихсгэх арга замуудын тухай өмнө нь үзчихсэн. Эхоцийн даралтыг ихсгэж болно. Өөрөөр хэлэх юм бол анх авсан азот ус төрөгчийн даралтыг буюу концентрацийг ихсгэж болно. Мөн энэ урвалын температурыг ихсгэж болно. Ер нь ихэнх урвалын хувьд бол температурыг ихсгэхээр урвалын хурд ихсдэг. За бас нэг чухал хүчин зүйл бол катализатор нэмэх замаар идэвхжлийн энергийг нь бууруулж урвалын хурдыг ихсгэж болдог. Энэ тохиолдолд бол бид нар нундаг төмрийн катализаторыг хэрэглэсэн байх нэ. За яагаад нундаг катализатор хэрэглэж байгаа вэ гэхээр урвалыг явуулж байгаа идэвхтэй төвийн тоо буюу гадаргуугийн талбайг хэсгэх зорилготой нунтгалж байгаа гэдгийг анхаарах ёстой. За урвалын хурдыг хэсгэхийн тулд тэгэхээр бид нар аль болох эхоцийн концентрацийг даралтыг нэх байлгаж, температурыг нэх байлгах, катализатор хэрэглэх гэсэн энэ гурван үндсэн нөхцөл нөлөө үзүүлдэг байна. За дараа нь термодинамикийн хувьд аваад үзэх юм бол бүтээгдэхүүний гарцыг ихсгэх тухай бид нар ярина. За тэнцвэрийн үеийн их бодисыг даралтыг яаж ихсгэх юм бэ? Бүтээгдэхүүний гарцыг ихсгэхийн тулд тэнцвэр тогтсон үеийн эхоцийн буюу азот ус төрөгчийн даралтыг нь ихсгэнэ. За тэнцвэр тогтсон үеийн бүтээгдэхүүний даралтыг нь бууруулна. Өөрөөр хэлэх юм бол тэнцвэрийн холимгоос Америкийг зайлуулна, шингэрүүлэх замаар зайлуулж болно гэсэн үг байна. За энэ урвалын хувьд экзотермийн урвал учраас Лештлен зарчим ёсоор температурыг нь бууруулах юм бол урвал шулуун гар тийшээ буюу Америк үүсгэх чиглэлд шилжиж Америкийн бүтээгдэхүүний гарцыг ихсэгдэг. За одоо ингээ харахаар энд тэнцвэрийн үеийн эхоцийн концентрацийг ихсгэж болно. Энд бүтээгдэхүүнийхийг бууруулж болно. Температурыг бууруулах юм бол бүтээгдэхүүний гарц ихсгэнэ. Тэгэхээр үйлдвэрлэлийн нөхцөлд бол Америкийн гарц аль болох их байх ёстой эдийн засгийн үргэлжлэгээ бодоход гэхээр энэ температурыг нь бууруулах ёстой юм байна. Нөгөө талаасаа температурыг нь бууруулчих юм бол урвалын хурд буурна. Гэхээр тэгвэл энэ дээр бид нар үйлдвэрлэлийн зохистой нөхцөл гэдэг асуудлыг ярьж үзээд энэ зохистой нөхцөл нь одоо энд үзүүлсэн 450-аас 530 градус Цельс 130-аас 300 атмосфер даралтыг сонгодог байна. За үйлдвэрлэлийн энэ зохистой нөхцөлийг яаж тодорхойлдог вэ гэдэг энэ системийн нийтхийн мойл нь температураас хамаарлын энэ график дээр тайлбарлая. За энэ график дээр яган болон энэ ногоон хоёр график нь яган 4 атмосфер даралтын үеийн ногоон нь 200 атмосфер даралтын үеийн хамаарлыг харуулсан байна. За энэ урвал маань экзотермийн урвал учраас Лештлен зарчим ёсоор температурыг нь бууруулахад бүтээгдэхүүний гарц ихсдэг. Өөрөөр хэлэх юм бол
температур ихсхийн хэрээр бүтээгдэхүүний гарц багасна. Одоо ингээд харах юм бол даралтаас үл хамааралтай энэ аммиакийн бүтээгдэхүүний гарц нь багасч байна. За тэгэхээр одоо энэ дээр бид нар температурыг ихсгээд ивэл аммиакийн гарц багасах юм байна. Гэтэл үйлдвэрлэлийн нөхцөлд бол бид аль болох аммиакийн концентрацийг их байлгах буюу температурыг бага авах сонирхолтой байна. За дараа нь нэг юм байна. Даралтыг 50 дахин ихсгүүл яах вэ гэж. За даралтыг 50 дахин ихсэхэд аммиакийн бүтээгдэхүүний гарц за энэ дээр бараг 20 дахин ихсэж байна. Тэгэхээр даралтыг аль болох өндөр байлгах хэрэгтэй юм байна. Температурыг аль болгох бага болгож аммиакийн гарцыг ихсгдэг. Гэтэл энэ 300 градусаас доош температурт энэ аммиакийн үйлдвэрлэлийн процессыг явуулахад азот устөрөгчийн уралд орох хурд асар удаан болдог. Энэ нь үйлдвэрлэлийн зохистой нөхцөлийг хангаж чадахгүй, шаардлага хангахгүй маш удаан явагддаг. Тэгэхээр бид нар химийн урвалын хурдны хувь тохиромжтой, бүтээгдэхүүний гарц нь бас төдийлөн бага биш, тийм байхаар нөхцөлийг үйлдвэрлэлийн зохистой нөхцөл гэж сонгож авч үздэг байна. Энэ үндсэн шалтгаанаар 450-аас 530 градус Цельсиус температур, 130-аас 300 атмосфер давлтыг сонгож авчээ. За төмөр катализаторын хувьд бол мэдээж хэрэг идэвхжлийн энерги бууруулах замаар урвалыг хурдсгаж байгаа. Тэгвэл энэ маань тэнцвэрийн нөхцөлд нөлөөлөх үү? Бүтээгдэхүүний гарцыг ихсэхгүй гэдэг асуулт байгаа. За катализатор нэмснээр урвал хурдан явагдаж тэнцвэр хурдан тогтохоос биш бүтээгдэхүүний гарцад нөлөөлдөг. Тэгэхээр энэ тохиолдолд бол гол анхаарч байгаа зүйл нь бол бидний хувьд температурыг бүтээгдэхүүний гарцаа ихсэхийг гэхээр температурыг багасгах хэрэгтэй байна. Урвалын хурдаа ихсхийг гэхээр температурыг нэгсгэх гэсэн. Энэ эсрэг тесрэг хандлагыг яаж бодит үйлдвэрийн нөхцөлөд шийддэг вэ гэдэг тухай ярьж байгаа асуудал юм аа. За эндээс бид нар химийн урвалыг урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйл болон химийн тэнцвэрт нөлөөлөх хүчин зүйлийг судлах замаар химийн урвалын бүтээгдэхүүнийг термодинамикийн болон кинетикийн хувьд хяндаг болохыг авч үзлээ. За энэ нь та бүхний үзсэн хөхрийн хүчлийн үйлдвэрлэл, этанолын үйлдвэрлэл гээд асар олон органик болон органик биш нэгдлийн үйлдвэрлэлийн процессуудад хэрэглэгддэг маш чухал физик-химийн ойлголт байна. Анхаарал хандуулсан бол баярлалаа. Монгол Улсын их сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан эсвэлэг эсэлтийн бүртгэл орон даяар 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 9 цагт нэгдэж 7 дугаар сарын 6-ны өдрийн 12 цаг хүртэл бүртгэлцэг, номцэг, идэвцэг хэмээн хаягаар бүртгэнэ. Элсэг хэрэг олгох үйл ажиллагааг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал зохион байгуулна. Монгол Улсын их сургуулийн давуу тал. Монгол Улсын их сургууль эсэгч нь тодорхой нэг мэрэгжлийн хөтөлбөр бус сонирхож буй мэрэгжлийн хөтөлбөр харьяалагдж байгаа бүрэлдэхүүн салбар сургуульд элсэн суралцдаг онцлогтой. Элсэн суралцагч Монгол Улсын их сургуулийн ерөнхий суурь хичээлээ сонгон 1 жил суралцсны дараа тухайн бүрэлдэхүүн салбар сургуулийн бакалаврын бүх хөтөлбөрөөс мэрэгжлийн хөтөлбөр сонгон суралцах боломжийг бид олгодог юм. Мөн Монгол Улсын их сургууль элсэн оюутан нь өөрийн сонгосон үндсэн мэрэгжлээс гадна хавсрах мэрэгжил, хос мэрэгжлэр сонгон суралцж болно. Манай сургууль оюутнуудаа сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцж буй суралцагчийг урамшуулах, шилдэг эсэгчдийг дэмжих зорилгоор 20 гаруй төрлийн тэтгэлэг олгож, хамтын ажиллагаа оюутан солилцооны гэрээтэй дэлхийн 250 гаруй ихтэй сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжийг өгдөг. Түүнчлэн Монгол Улсын их сургууль нь оюутны 5 дотор байртай бөгөөд дотор байранд орох хүсэл гаргасан суралцагчдын 98% нь дотор байраар хангагддаг. Манай сургуулийн оюутнууд үндэсний шилдэг бүтээн байгуулалтын шагналыг хүртсэн жишг номын сангаар үйлчлүүлж эрдэм мэдлэгт шимтэн суралцдаг юм. Монгол Улсын их сургуулийн төгсөгчдийн дунд хийсэн ажил эрхлэлтийн судалгааны сүүлийн 3 жилийн дунджаар нийт төгсөгчдийн 71% буюу Монгол Улсын их сургуулийн 10 төгсөгчийн 7 нь сургуулиан төгсмөгцөө ажлын байраар хангагддаг байна. Монголоо манлайлж дэлхийд өрсөлдөх Монголын ирээдүй таныг өрж байна.